Мөрөөдөлтөд хүрэхийн тулд яах ёстой вэ? Зорилготой байна, тий? Зорилгогүй мөрөөдөл юу вэ? Хоосон хүсэл тэмүүлэл. Тэгвэл зорилго өнөөдөр том байх ёстой, утга агуулгатай байх ёстой. Ирээдүйд үн цэнэ өгөх зүйц байх ёстой. Өөрөөр хэлбэл чиний гэсэн ертөнцийг бүтээх ийм зорилго байх ёстой. Ийм зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд хүн илүү ихийг хүсэх ёстой. Тэгвэл хүснэ гэдэг маань өнөөдөр идээгүйгөө идэж, өмсөөгөө өмсөж, үзээгүйгөө үзэхийн төлөө амьдрэх хувь хүний тийм зорилго байж болохгүй. Энэ бол хамгийн харамсалтай зүйл. Харин бусдын сайн сайхны төлөө, бусдын ирээдүйн төлөө, нийгмийн төлөө, өөрийнхөө төлөө альва зүйлийг цогцоор нь цулаар нь харж зорилгоо тавьдаг байх. Тэгээ зорилго бол чиний мөрөөдөлд хүрэх зам. Зорилготой хүн амжилтанд хүрнэ. Гэхдээ амжилтанд хүрэхийн тулд хүн яах ёстой? Тууштай байх ёстой. Хичээх ёстой. Зүтгэх ёстой. Өөрийнхөө нөөц болцоог дайчлах ёстой, тий? Хичээл зүтгэлгүйгээр, хөлс хүчгүйгээр, сорилт хүндрэлгүйгээр, бэрхшээлгүйгээр хүний амьдралд ирдэг амжилт, спорт, ажил хөдөлмөрийн талбарт байдаг ялалт гэж хизээч байдаггүй. Хизээч байдаггүй. Тийм учраас та бүхэн амжилтанд хүрэхийн тулд тууштай хичээх зорих ёстой.